Аймаг орон нутгийн удирдлагууд болон иргэдийн дунд шүүмжил дагуулж байсан газар бол сууц өмчлөгчтэй холбоо юм а. Тус газрын үйл ажиллагааны тухай аймаг засаг даргын тамгын газар болон багийн ажлын хэсэг дээр иргэдээс гомдол их ирдэг байна. Иймд аймгийн засаг дарга сууц өмчлөгийн холбоотыг төрийн байгууллагатай уялдаатай ажиллахыг даалгасан. Тиймээс өнөөдрийн аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр сууц өмчлөгчдийн холбоо энэ хонд хийх ажлынхаа төлөвийг тайлгналаа. 2019 онд сууц өмчлөгчтэй холбоод 1390 м квадрат дээвэрт хэсэгчлсэн засвар 33 орцны хаалгыг шинжилэн цахилгаан цорнцон зоочтой бол хаалгаар солих, орцны 460 ширхэг гэрэл түлхийг эрчим хүчний хэмнэлттэй лед гэрлээр солих, 181 ширхэг цонх вакуумжуулах, 78301 м квадрат гудуулын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт холтон шавж устгалын ажил хийх, сан техникийн шугам сүлжээний хаалтын холбох хэрэгслийг солих шинжлэх, 122 орчны засвар үйлчилгээ гэх мэтийн ажлуудыг хэрэгжүүлэхэд 354 сая 475 мянган төгрөгийн ажил хийхээр төлөвлөж ажиллаа эхлэх байна. Мөн өнгөрсөн хугацаанд бүх удуулын цэвэрлэгээ хийж дуусгасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулан шугам сүлжээний хилцаагийн үйл ажиллагааг хариуцлагажуулах, хамтран ажиллах зорилгоор Эрдэнэ тус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчт компанитай хамтын ажиллагааны гэрээний талаар тохиролцож бэлэн болгоод байна. За сууц өмчлөгчтэй холбоотын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өнөөгийн хөрсөн түвшингээс ахиулах зорилготой төвшин тогтоох хөслөг явуулах удирдамж, дүгнэх аргачлалыг хотын захирагчийн ажлын албанд хургуулсан. Дээрх ажлын хүрээнд Баян өндөр сумын засаг даргын тамгын газраас сууц өмчлөгчтэй холбоотой ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор сууц өмчлөгчтэй холбоотой дарга нартай уулзаж ажлыг нь шалгаж байна. Мөн аймгийн хүнс хөдөө аж ахуйн газартаа хавар намрын ариутгалын ажлыг хийх ажлын хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулжээ.